Сайн байцгаана үзэгчтэй Бэлэгсэд АК Били байна. Тэмүүжин байна. Та бүхэнтэйгээ Монгол тулгтны 100 инженер подкастынхаа дараагийн дугаараар уулзж байгаатай баяртай байна. За энэхүү дугаарын зочноор Жарканбек буюу Жакман хүрэлцэн ирсэн байгаа. За Жак өөрөө танилцуулаач. За намайг Жапарын Жарканбек гэдэг. За би одоо Америк гэр бүлээр ирсэн DevOps инженер мэргэжлэр ажилд амьдарч байна. За Жакман ингээд анх яагаад ингээд хүүхдтэй хасаа энэ хүн мэргэжлийг ингээд сонгох болоо? Ямар шалтгаан болгоноос энэ мэргэжлийг сонгов? Тэр талаараа дэлгэрэнгүй яриач. За уус ер нь бүгдээрээ л адилхан байх. Хүүхд байхасаа ер нь компьютер бол ховор байсан. Тэгэл компьютер маш ингээд хүсэл эрмэлзэлтэй өөрөө баг хийчмээр яаж хийж болдсон бол яг цаана яаж ажилтсан бол гэл те. Тийм curiosity байж байгаа л. Тэгэл хамгийн анх бүр PC мис орж орол. Тэгэл хамгийн анх компьютер баг 9-р ангид авсан байх. Тэгэл авангуудаа нөгөө мэдээж эвдлээд очиж штэ. Тэгэнгүүт тэр нөгөө үйлдлийн систем өөрөө суулгах хэрэгтэй болно. Тэгэнгүүт тэр нөгөө дээр бишээ. За нэг хэдэн онцлог тэр чинь. За нэг XP Vista гэл OS байсан тий. Тэднийг чинь нэг суулгахтаа нэг command line-аар нэг хард хэлхсээр нэг юм бичиж мичээл нэг гоё лаг харагддаг байсан. Бараг л энэ мэргэжилтэд дуртай бараг тэр үесээ л ихтэй гэж хэлээ да тий. Би багасаал компьютер дуртай. Зөв. За ихэд энэ IT мэргэжлийг ер нь хаан сурсан бэ? Тэгээд ихэд энэ одоо гарааг хаанаас эхэлсэн бэ? Одоо бид нар 10 жил байхдаа нөгөө мэдээлэл зүйг гэдэг хичээл ордог байсан шүү дээ. Тэгэхэд манай 10 дугаар ангид байхдаа баха 10 жилийн багш маань надад амар сайн байдаг байсан. Бид хоёр нэг веб нөгөө HTML-ээр жоохон веб мэп хийж үзээл тэгэл Photoshop гээл те нэг зөндөө юм хийж үздэг байсан те. Тэгэхэд л ер нь сураад яг ах яаж хийдгээ бичиж сурж эхэлсэн. Тэгэл мэдээж хэрэг дараа нь нөгөө 10 жилээ төгсөөл конкурс өгөөл тэгэл нөгөө дараалалаараа нөгөө мэргэжлээ сонгоно шүү дээ. Тэгэнгүүт мэдээллийн холбоо гэд шүтээсээс тийм мэргэжил ирж исэн. Тэндээс тэрийг сонгоол ер нь нэлээд угаасаа компьютер талтай байсан болохоор тэрэндээ дуртай. Тэгэл энийг сонгоод шүтээс тэрэл тэндээсээ л яг програм бичиж сурж эхэлсэн дээ. Зөв. Тэгээд одоо ингээд сургуулаа төгсчөөд одоо ингээд Монголд ажиллаж байсан те. Ингээд хаана ажиллаж иваа? Анх ингээд ямар мэргэжлэр ингээд Монголд ингээд карьерээ ингээд эхлүүлсэн бэ? Саяны холбооны шүтээсийн холбооны сургуульд манайх ийм байсан маань 2 жил сурангууд юу илээ жил сурангаа дараа нөгөө нарийн мэргэжлээ сонгоод явчихдаг байхгүй юу? Сан бас тийм байсан. Тийм манайх эхний жил зүгээр ингээд сурчаад дараа нь яг ангиа сонгож ордог байсан. Яг тэр үед бас ингээл яг аль нь зөв бэ? Нэг сүлжээ, мэдээллийн технологи гэл зөндөө байгаа шүү дээ. Тэгээ тэрийг хийж үзэнгээ яг аль нь дуртай вэ гэдгийг сонгонгуудаа яг мэдээллийн технологийн илүү надаа яг гоё компьютер талтай байсан болохоор гоё байсан. Тэгэл тэрийг 4 жил сураал төгсөнгүүдээ сурж байхдаа нэр юу байсан бэ? Нэг Unimedia гэдэг нэг Японы хөрөнгө оруулалтын компани байсан. Тэнд нэг дадлага хийгээл тэгэл яг төгсөнгүүдээ бас Grape City гэдэг бас компанид саяын ажил хийж ирсэн юм аа. Баг 2-3 сар. Тэгээд төгсөнгүүдээ баахан газар аплайдаал. Мэдээж саяны нөгөө ажиллаж исэн Grape City руу угаасаа нааша ирүүл авна л гэжсэн. Тэнгүүд нөгөө Японы компанид дадлага хийсэн тийшээ бас явуулаад тэндээсээ фейлдэл тэгэл IT зоноос бас гоё ажил гарч ирэл. Тэнгүүд би баах нэг бичиж үтсэн юм аа. Яг энд орвол ямар сул тал давуу талтай вэ гэл бүгдийг бичиж үзээл за яалт шиг IT зоо юм байна гэл. Тийшээ
IT zone яг ажлын гараа эхэлсэн. Тэгэхээр software инженерээр орсон гэсэн үг үү те? Тий, анх гэрээд программист гэж ороод бүр програм хангамжийн девелопер те мэргэжлэр ажиллаж эхэлсэн. Хэр удаа ажилласан гэдэг IT зонд? Тий, IT зонд би яг 17 оны 1 сар төгссөн юм аа. Бас 4 жил сургуулийг бас 3.5 төгссөн. Тий. Тэгэнгүүтээ 1 сард 17 оны 1 сард ороод бараг 2 жил хагас ажилласан байхаа. Тий, IT зонд. Тэнд бол гоё байсан. Зөндөө туршлага хоригдлуулсан. Маш гоё төслүүдэд оролцсон. За тэгээд бас Жак маань ингээд Японд ингээд бас олон жил ингээд мэргэжлэрээ ажилласан байгаа тий. Энэ ингээд Япон явах шийдвэрийг ер нь яагаад гаргаваа? Ингээд яаж ямар замаар ер нь Японд очивоо? За би ч одоо манай үеийнхэн тийм байсан юм уу? Миний хүрээлэл угаасаа гадаад явах гоё гэд тэгдэг байсан. Тэгэл би яг Японд биш ер нь зүгээр л гадаад руу л ямар байсан. Зүгээр ямар байдгийг гэлтэй. Тэгэнгүүтээ бас Америк явах чиглэлүүдийг судалж байгаа. Тэгээд Япон, Солонгос гэл би бараг Солонгосын хэд хэдэн компанид бас ярьслаа гэжсэн. Ажиллаж байхдаа. Тэгээд сүүлдээ нэг манай холбооны сургуулийг төгссөн нэг ах байд юм билээ. Монголд. Тэгэл Японд бараг 10 жил ажилласан. Тэгэл тэр ах нэг зар тавьсан байсны нэг өдөр хараад Япон хэлийг ингээл сурангаа Монгол байхдаа сайхан сурч аваад дараа ингээл нэг компаниуд байна. Тийшээ очиж ажиллацгаая гэл. Тэр хүнтэй тэр ахтайгаа ингээл танилцаал бас нэг ажиллаж явах хугацаанд баг жил мэл сурсан байхаа. Бас хэдүүлээ нэг 10 маруулаа болцсон. Тэр ахтайгаа хамт ингээл Япон хэл сураал. Тэгэл Японоос нэг хүмүүс ирсэн юм аа. Монголоос одоо инженеруудыг аван гээл. Тэгэл бидний нэг бэлдсэн хэдүүлээ 10 хэдүүлээ. Нөгөө Японоор эсвэл нэг англиар ингээл хольж болол ярилцлага өгөөл. Тэндээсээ л нөгөө ярилцлага тэнцэл нөгөө Япон руу явах гараа. Шууд яасан гэсэн үг шүү дээ. Шууд тэндээ ярилцлаганд тэмцээ шууд Японд ажиллахаар шууд ингээд явчих гэсэн үг шүү дээ. Зөв тэнгуүч нь одоо Япон хэл бол энэ Монголд сурч ирсэн гэж байна шүү дээ. Тэнгуүч нь яг эндээсээ Япон компанид ажиллахаар тэнцээд очоод тэгээд тэр нэг ажлын орчинд нь за Япон хэл бол бүтэн бас мэддэг байгаагүй байх. За дээрснээс англиг бас яг тийм 100% бас мэддэг байх. Тэгээд яг ямар хүндрэлүүд гарч ирсэн бэ? Тэгээд Япон одоо компанид ажиллах нь хэр байсан бэ? Монголд одоо IT зонд харьцуулахад. Тэр ер нь Япон хүртэл явах зам гэж ярихад нэг easy амархан сонсогдож байгаа боловч бас нэлээд хэцүү байсан. Зөндөө юм бэлдсэн. Тэгэл Монголд байхдаа баг нөгөө тест авдаг нэг шалгалт байдаг байсан юм а. GLBD ч юм уу. Тэрнийх нэг N5, N4 гэл хоёр төвшний тэрийн бэлдээл, тэрийн өгөөл тэнгууд нөгөө Японоос ирсэн инженерүүдтэй ярилцлага өгдөө сайн нэг хольж ярьсан гэсэн шүү дээ. Тэгвэл Японоос яриад англиар бас ер нь яриад ойлголцдог юм байлээ. Япон хүмүүс юм бас англи хэлнийх сайн биш угаасаа. Тэгвэл бид нар бас ингээл төвшөнд ингээл гоё тараал ярьчихж байгаа байхгүй. Тэгэл очингуудаа мэдээж нөгөө ажиллаж байгаа бүх тиммейтүүд маань японочууд шүү дээ, тэ. Гадаад хүн баг байгаагүй. Тэгэл миний нэг ахлах гэд нэг инженер хүн байсан. Тэр л ер нь англиар ярьдаг. Тэгэл тэр бит хоёр өөрсдийнхөө багаараа ингээл англиар дийлэгтэй харилцаад тэгэл бас япон хэлийг жоохон хольж болол ажиллаж байсан. Тэгэл нөгөө компаниас бас нөгөө япон хэлний сургалт санал болгоод тэгэл бараг жил 2 жил болох бараг япон хэл рүү бүрэн шилжсэн байсан юм а сүүлд. Тэгэхээр яг сайн нэг харьцуулаач гэсэн те Монголд ажиллаж исэн тэгэл Японд ажиллаж исэн. Яг Монгол болоор IT zone бол нэлээд илүү хөгжсөн юм шиг санагдсан тэр нөгөө хөгжүүлэлтүүд нь одоо ашиглаж байгаа технологи бүх юм нь нөгөө хурд
agility гэдэг шүү дээ. Бүх юм яг Монгол нь илүү хөгжсөн юмсыг санагдсан. Тэ Японд очивол нэг юм сурах гэж болсон би чинь баг заахаар байсан. Тэ юу вэ? Ямар компанид ажилласан бол Японд? Нөгөө credit score management гэл ер нь finance талын санхүү талын компани байсан. Тэгээд тэр компанид 5 жил хүртэл ажилласан уу? Ер нь хэр удаан ажилласан бэ? Эсвэл дунднаас яваа солиоцсон байгаа юу? Ажиллаа. Японд үндсэндээ яг анх очсон энэ компанид л ажилласан. Тэгээд сүүл нэг ажилласаа залгаж эхлэв шүү дээ. Тэгэнгүүт ажилласаа гараад өөр нэг стартап компанид орсон юм аа. Тэгэл тэншээ нэг 3 сар гаруй ажиллаж байгаа л. Тэгэл яг л адилхан компаниас сольсон ч гэсэн яг л адилхан байсан санагдчихсан. Тэгээд юмнууд нь адилхан байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар одоо позишн дээр одоо шийдвэр software engineer, front end, back end, full stack гэх ерөнхийдөө жоохон өөр үүд шүү дээ. Яг аль одоо чиглэлээр нь мэрхшиж тухайн Япон компанид ажиллаж байсан юм байна. Одоо Монголч бид нар нөгөө back end, front end гэл гоё ялгаал ажилдаг. Бүр энэ Америк чиг гоё наривчлан явдаггүй ч гэсэн нэр нь ялгадаг. Гэхдээ Японд ч нэг хүн яг бүгдийг хийх ёстой. Бүр харилцагчид ингээл холбогдохоос эхлээд утсаар мэйл явуулахаас эхлээл тэр хамгийн сүүлийн нөгөө продакта ship хийгээл тэрийг одоо ингээл leadership бүр юу тайлнага тавиал танилцуулна шүү дээ. Тэр хүртэл маш зөндөө процессыг ирнэ бүгдийг мэдчих хэвээр хүн. Энэ нэлээд generalist маягаар явдаг. Тэгэхээр сая юу гэж хэлээ? Яг нэг яг ямар албан тушаал жишээ software engineer гэж бодсон байсан. Тэгэхээр юу л гэсэн үг шүү дээ. Одоо ингээд full stack гэсэн үг. Бүгдийг л хийдэг гэсэн үг шүү дээ. Хүнтэйгэж яриад захиралтайгаач яриад тайлангаач тавиад кодооч хөгжүүлээд тэг кодооч хөгжүүлээл тэгмэд кодоо хөгжүүлэн баах нэг documentation бичнэ тэг бүгдийг баримжуулах гэж байгаа хэвээр. Тэр мэр юу хийгээл бараг 50% кодтой болоо доо 50% нь зүгээр л нэг operation ажлууд. Тэгмэд албан тушаалт бол нэг system engineer гэдэг ер нь general team мэргэжил байсан. Тэр бүгдийг хийлгдэг. Гэтэ мэйл бичээс эхлээл ер нь хүн гой зөндөө юм сурд юм билээ. Түрүү нүг хийсэнчлэн одоо DevOps-оор ажиллаад нэрсээ явсан гэсэн шүү дээ. Тэгэхээр тухайн Япон компани дээр бүгдийг ингээд хийгээд явж байхад яг DevOps-ыг одоо нэг сонгож барьсан шалтгаан байдаг уу? Эсвэл яг одоо тухайн үед хийжсэн ажил чинь өөрөө энд DevOps-оор илүү ажил болоход илүү төхөн байгаа чи DevOps-ыг сонгосон. Ягаад энэ нэг тодорхой хэмжээний shift явсан юм шиг харагдаад байна л да. Энэ бол ер нь яаж одоо тохиолсон бэ? За угаасаа анхнаасаа Монголд ажиллаж байхдаа бид нар ч нэг AWS ашигладаг байсан. IT зонд. Тэгэл бас нэг өөрсдийнхөө компанидаа ч гэсэн баахан серверүүдтэй. Тэгэнгүүт ажиллаж байхдаа би нөгөө deploy хийх, сервер руу access хийх, team task-ууд хийх амар дуртай байсан. Тэгээ ер нь анхнаасаа л ер нь DevOps тал руу ер нь дуртай талын хүн байсан. Ямар нэгэн deploy хийх ажил гарангууд би л аваад энийг хийчихгээл хийждэг байсан. Бусад нөгөө хүмүүсийг хүлээж хүлээхгүйгээр тэрнээс эхлүүлээл тийм Японд очингууд бас нэг бүгдийг хийн гэл хэлсэн шүү дээ. Тэнгүүд Японд бас манайх бас AWS ашиглаж таарал. Тэнгүүд манай компаниас бас нээлттэй бүх юм ингээл судалгаа хийх боломж олгоод бидэнд ингээл та нар яг хүснээ ингээл судлаад ингээ одоо имплемент хийж яав гэл тийм нээлттэй болгосон байсан орчингоо. Тэгэхэд нөгөө AWS-ийнхаа манай IT-ийн юу департамент нь баг 100 мөн хүнтэй байсан. Токиод байдаг байсан. Би болохоор өөрөө Осакад байсан. Тэгэхэд нөгөө бусад багууд ашиглаж үзээгүй тийм төлөвлүүдийг бүр ашиглаж үзсэн үзэл тэрийг ингээл гоё чип хийчихэнгүүтэй. За ийм фичер байд юм байна. Энийг ашиглавал бидэнд яг ийм ашигтай байна. Нэг дан бүтэн ингээл сервер асаахын оронд зөв нэг Docker Monker ч юм контейнерын нэг scale хийх чадвартай тийм фичерүүдийн ашиглал гоё юм байна гэж танилцуулдаг байсан компанид.
Тэгэхээр угаасаа л цаанаасаа л ийм нэг сервер талын нөгөө CI/CD pipeline-ууд байдаг шүү дээ. Тэр талд угаасаа дуртай байсан нөгөө хөгжүүл хийх юм тэр зүйлүүдийг бас нэлээд хийдэг байсан. Тэр нэг терминал харуул за би хийял гэдэг. Тэнгүүд сая ийшээ ирсэн чинь одоо Америк чинь одоо generalist хүмүүс ер нь цаашаа явдаггүй санагдсан ер нь бол яг нэг талын зүгээр барьж аваад тэргээл цааш нь явуулах хэрэгтэй. Тэгэхээр сая би чаднууд ер нь явах гээд гэсэн шүү дээ. Тэгэхээр сая ерөнхийдөө нэг юм барьж авах хэрэгтэй байна. Би баг 7-8 жил ажиллах хугацаанд ер нь баг туршааг юм байхгүй бүгдийг хийж чадна гэхдээ алинч бүр сайн хийж чадахгүй. Зөв. Тэгэхээр яг нэгийг барьж аваад нэг специалист маягаар явбал зүгээр гэж бодвол DevOps руугаа ингээл төвлөрөөл явж байгаа одоохондоо. За тэгвэл ингээд Японд ингээд ер нь ажиллаж амьдрах ер нь ямар хөө байд юм бэ? Одоо ингээд ажлын орчин, амьдралын орчин ингээд тэгэл тэр юм надад давуу болон сул тал ер нь байна. Одоо стресстэй байдаг ч юм уу нэг ч. Японд амьдрахад орчин бол маш гоё. Годон модон бол амар цэвэрхэн. Бараг өрөөнөөсөө цэвэрхэн байд. Миний өрөөнөөс шүү. Тэнгүүд нөгөө тоглох моглох ингээл хүүхдүүд ч гэсэн ингээл гоё тоглох орчинтой. Public паркуудтай. Тэгэл хүмүүс нь маш ээлдэг. Нэгэндээ ингээл төвөг удахгүй. Тэгэл маш тайван. Чил буруу юм хийх бол бусад хүмүүс чам буруу юм хийхгүй. Ер нь нэлээд community гэсэн үг шүү дээ амьдрахад ер нь нэлээд таатай байсан. Даанч нөгөө одоо нөгөө сул тал нь маш жижигхэн. Монгол ч бид нар одоо хөдөө өсөх хүмүүс ялангуяа ингээл ийм нэг жижигхэн байруудад амьдрах гарангуудаа ингээл хацалцсан хүмүүс метронд суугаад өглөө болгоно метронд суугаад гарч ирэнгүүт нөгөө хулганы амьдрал шиг санагдаж байгаа. Тэр мөрөн жоохон сул талтай. Тэгээд дээрээс маш халуун. За тийм л энэ. Зөв. Ерөөдөө одоо ингээд тэр нэг юм хэдийгээр амьдрах орчин сайхан ч гэсэн юм конвенц ч гэсэн юм халуун байсан байна, чигсэлтсэн байна. Ер нь эдгээр шалтгаан нь одоо Америк руу зорж ирсэн одоо гол үндсэн шалтгаан нь эсвэл өөр цаана ямар нэгэн одоо мотив байсан уу тий баг хамгийн сүүлд би яг бодохдоо баг тэр халуунаас нь баг зүхтаал явсан байхаа тэгж бодож штэ. Тэрхий халуун байсан тий. Бүр амар халуун байсан. Тэгэл ялцч нөгөө жижигхэн байсан. Амьдрах орчин байрууд нь ч гэсэн маш жижигхэн. Бид нар шиг нөгөө freedom ингээл сахамаар байдаг тий. Өссөн хүмүүст бол надад бол жоохон тийг санагдсан. Тэгэл Америк бас яг Монголтой нэлийн төстэй. Дээрээс нь одоо Америк чинь одоо хэн болгоно л нөгөө манай IT-ийн Америкийг л яриа штэ тий. Америкт явах юм бол одоо хамгийн best бүх орчин гоё хөгжсөн. Дээрээс нь нөгөө энэ IT-ийн мэргэжлээ бүр маш сайн үнэлдэг. Тэр бол Японы харьцуул бол нэлээд сайн. Тэгээ тэр бүх боломжоо дээрээс нь англи хэл угаасаа ашиглагддаг энд. Тэр нь бас бүр шинээр сурах шаардлагагүй. Угаасаа сурах шаардлагатай л Японд очоод бүр 0-оос нь сурахгүй гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол дайжгүй. Тийм шалтгаануудыг бодож байгаа л ирсэн дээ. Америк яваа гэсэн хэрэгтэй. За тэгээд анх Америкт ирээд ингээ Японоос Америк руу шууд нисэн гэсэн үү? Би ч ажиллаа өгөнгүүтээ Монголд явсан юм аа. Японд Америкийн визэнд ороод тэгэл Монголд уцаал нэг 2 сар тэнд амраал байж байгаа л тэндээсээ л наашаа ирсэн дээ. Тэгээд анх энд ирээд одоо ингээд тийм юу нэг ингээд амар сонь санагдчихсан бэ. Юу вэ гэх тийм байна. Тэг ер нь харьцангуй гайг байсан. Ер нь нэг YouTube ч үзэн бид нар те киногоо ч үзэж байна. Тэгэл одоо сошиал хөгжсөн юм чинь бүх юм баг амьдарч байгаа юм шиг мэдж байгаа шүү дээ. Тэгэл энэ чи одоо сурж байсан хүмүүстээ бас холбогдож байсан. Тэгэхэд ер нь одоо ялангуяа Iowa мужид жоохон нөгөө энгийн
50 бүр нэлээд хот бол биш, хотсон газар бол биш. Хөдөө тал. Тэ хөдөө тал руу тэрийг бол мэд бүр expectation бол яг бодсноор л байсан. Тэгэл нэг ялгаатай юм нь одоо Японд ч юм уу манай хотод нэг маш өндөр байшингууд нэлээд цугларсан байж идэв шүү дээ. Америк хичнээн хотууд нь том ч гэсэн энэ тэр нэг даунтаун гэдэг жоохон жижигхэн газарт нь нэг том байшингуудтай. Бусдаар бол бүгд нэг тархацсан тий. Suburban area тий. Гоё хаусууд. Тий. Тэр нь нэг өөр санагдсан. Ер нь бол шавхацлахгүй ингээл тархаад амьдрт юм байна. Нэг том зайд амьдрах хэрэгтэй юм байна. Таван мөчөөд хэлээд таван шиг. Тэгээ хот ч гэсэн ингээл жоохон хотоос гараад нэг хөдөөч юм шиг тий. Тэгэл хоёр дахь юу нь гэвэл хүмүүс нь жоохон чөлөөтэй байсан. Би яг Японд яалтч 5 жил амьдрангуудаа нэг тэнцээ тэдний нэг соёлд сурт тасчтай юм байлээ. Одоо Японд шин хоолны газарт орж ирэнгүүтээ нэг протокол байдаг байхгүй ингээл дагдаг, мөрддөг. Бүгд мэдчихэдэг. Хаалнаас орж ирэнгүүтээ нөгөөх нь ирашаймасаа ингээл хүлээж авдаг. Тэгмүүдээ нөгөөх нь суудлаа зааж өгөөл тэгэл дараагийн хэлэх юмнуудын баг би цэцтэй. За одоо ийм хэлэндээ ямар ч ресторанд орсон ч гэсэн бүгд яг адилхан тий. Тэнгүүд Америкт ирсэн чинь зүгээр л нэг дэлгүүр оронгууд хүмүүс нь зүгээр нэг өөрийнхөө нэг амьдрал дээр яриад зогсож идэг. Тий. Тэнгүүд за энийг авах уу гэж яангууд тий нэг чөлөөтэй нэг тэр нэг Японд байсан тэр нэг стандартын протоколын юмнууд нэг байхгүйсэн юм шиг одоо нэг хайрцагт орсон юм шиг байл та. Тэнгүүд бүх юм ингээл чөлөөтэй болж гингод хайрцагнасаа гараал тий. Одоо яг юу яах ёстой болов гэж мэдхий болчтой юм билээ. Тэр нь жоох өөр байсан. За ерөөдөө үзэгчтэй сонирхуулаад хэлэхэд бол одоо Жак Питер бол нэг хэсэлтээр Махарши суралт ирцгээсэн. Тэгээд 8 сарынхаа кампус сургалтад баг хамчихуу сураад явсан манай Jackman Compro би болохоор MBA програмд нэрхүүд ингээд эдгийнх өөр хичээл үзээ явж байгаа гэсэн гоё ингээд найс нөхөрлөд явж байгаа тийм залуус байгаа. За ерөөдөө Махарши сургалт ингээд юу н сурахад чамд хэр байсан бэ? За тэгээд 8 сарын хугацааг ер нь хэрхэн одоо өнгөрүүлчихсэн бэ? За яг одоо ирээл бодсон чинь яг жил болсон билээ шүү дээ. Тий, яг жил болж байна. Тий, тэгэл за асуулт нь билээ. Нэг яг Махарши сургалт сурахад яг хэр санагдчихсэн бэ? Тэгээд энэ 8 сарынхаа on campus сургалтаа ерөөдөө яг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Би бол чамд нэлээд үр дүнтэй өнгөрүүлсэн гэж үзэж байгаа. Гэхдээ яг үзэгчтэй бас одоо сонирхуулах үднээс. За бид нар орж ирэнгүүтээ сар сараар одоо хичээлээ үзэж явна шүү дээ. Блог систем. Тэр нь бол надад маш таалагдсан. Ингээл нэг л хичээлд анхаарал төвлөрүүлнэ. Тэргээ сайхан сурчаал. Тэр дундаа жоохон завсрууд байдаг. 2-7 хоногийн дараа midterm exam өгөөл дараагийн 2-7 хоногт final өгөөл 4-7 хоногийн дотор нэг хичээл ингээл төгсөж чинь. За одоо яг 8 сард яг цагаа яаж өнгөрүүлсэн бэ гэвэл одоо яг бүх хичээлүүдээ мэдээж үтсэн шүү дээ тий. Тэрнээс гадна одоо баг хичээл өглөө 8-аас хоол моолнд явж эхлээл ямар ч зай завсаргүй баг 3 мөр хүртэл хичээл орно. Тэгэл 3-аас нэг 4-5 мөр хүртэл одоо гэрийн талбар явбал тэргийг хийгээл тэгэл жоохон чилдж байгаа ч юм уу эсвэл тэншээ одоо сайн нэг DevOps-оор анханасаа сонгосон байсан шүү дээ. Тэрэнд хэрэгтэй юмнуудаа сурна. Тэгэл өөрийгөө одоо илэрхийлэх нэг бүтээмжтэй нэг гараасаа нэг юм гаргана. Жижиг цаажиг нэг прожект ч юм уу те. Тэгэл мэдээж DevOps гэдэг мэргэжил нэг сертификатууд маш чухал. 8 сар сурж явах хугацаанд маш олон юм сурсан. Би дагаал тэгэл зөндөө сертификатууд авсан. Тэгэл сайн нөгөө хэлсэн шүү дээ. Өдөр нь зүгээр л тэгэл өнгөрчин. 6 хүртэл ингээл юмнуудаа сурсаар агаал. Тэгэл 6 болгонгод харж ирээд хоолоо идээд. Тэгээд 7-оос 1 9 сар хүртэл бас номын сан цуугаал. Тэг
Тэгэл номын сан суугаал тэр 3-4 цагт чинь бас зөндөө гоё юм амжуулсан. Тэр нөгөө Udemy-гээс хичээлүүд аваад тэнгүүдээ сурсан юмнуудыгаа сайхан тэмдэглээл тэрийг сурсан юм бас тэмдэглэнгүүдээ бас мартаж штэ тий. Гяс нэг жижиг юм хийж үзээл тэгсээр байгаа тий. Тэгээ ер нь бодоод үзэхээр яг өглөө 8-аас гэрээсээ гардаг байсан юм аа. Тэгэнгүүт орой 10 гээл доорнд орж ирнэ. Бараг унтахаас л тий. 7 хоногийн бараг 5 өдөр нь бараг тэгж өнгөрүүлдэг. Хагас сайнд бол хагас хичээлээ үзнэ. Потенциалд бол сайхан амарна. Тэгжэл 8 сар өнгөрүүлсэн. Тий. Ер нь хэдэн сертификат авсан бэ нийтдээ? Тий. За AWS-с нэг Developer Associate, DevOps Solution Architect гэл 3 сертификат авсан. Тэгэл Kubernetes бас нэг сертификат, нэг 4-5 сертификат тэр нь авсан байхаа. 8 сар хугацаанд тий. Тэр чинь би нэг юунда cycle орсон байсан юм аа. Яг нэг сертификат авахын тулд Udemy-гээс нэг хичээл авна. Миний яг стандартчтэй тий. Тэрийг яг 2-7 хоног үзэж дуусгана. Тэгэнгүүтээ дараагийн 1-7 хоног жоохон жижиг цааш юм хийн. Бас нэг хичээл хийнгээ бас хийж байгаа шүү дээ тэдгээр. Тэгэнгүүт дараагийн 1 эсвэл 2-7 хоногт баахан тест нухна. Интернетээс тест олж агаал тэгэл тэднэрийг нухаал тэгэл 5-7 хоногт нэг сертификат өгдөг. Тэгэл ойролцоогоор сарын дотор нэг сертификат ер нь дуусах гэсэн үг шүү дээ. Тэгэж нэг сертификатынхаа нэг шалгалт өгөх нэг төлбөрөө төлөөл сурахаас өмнө шүү дээ. Нэг юу өдрөө бүр товлжно. Тэгэхэд бүр зүгээр юм билээ те. Шахагдаа. За энэ өдөр яг өгөх ёстой. Тэгээд явсан. Зөв. За тэгээд ингээд 8 сар ингээд on campus хичээл үзээ зогсож байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо ингээд за шууд ажил хайх процесс руу ингээд орж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ажил хайх процессийнхаа ингээд нэг өдрийг ингээд ер нь хэрхэн өнгөрөөдөг байсан бэ? Ингээд апплайдхаас ахуулаад тэгэл за яг ажил хайж эхлэхээс өмнө 3 сарын өмнө хаа би нэг LinkedIn хөгжүүлж эхэлсэн. Өөрийнхөө нөгөө connection-уудыг ингээд нэмэгдүүлээл тий. Тэгэнгүүтээ тэншээ нэг өнөө худал нэг постууд бичиж оруулаад тэр нэг хүмүүст ингээд хурцл тавил тий. Тэр яг нэг пост оруулангуудаа нэг 2000 хүн үзсэн байна гэл нэг импрешн тий. Тэгээ импрешн гарч ирэн штэ. Тэр мөр нь гоё нэг гоё санагдал тий. Тэгэнгүүтээ өөрөө одоо нэг жижиг цааш прожектууд хийж байгаа штэ. Тэднэрийг одоо блог пост болгож бичиж оруулаад өөрөө блог хичээл тэрийг бас LinkedIn дээр шеэрлээл тэгж эхэлсэн байгаа нэг 3 сар ч юм уу 4 сарын өмнө сертификатуудаа дууссан байсан юм аа. Тэгэл ажил хайж эхлэхдээ ер нь бол тэр нэг LinkedIn-ийнхаа юмнууд тэгэл нэг блог пост бичсэн шүү дээ тийм. Тэр мөр ер нь нэлээд тусалсан юм бол тэгмүүд нөгөө төгсөнгүүдээ нэг хаант хийдэг манай монголчуудыг хаант хийдэг нэг хүмүүс байд юм бэлээ эсвэл манай сургуулаас төгссөн оюутнуудыг тэндээс нэг рекрутер холбогдоод тэгэл над руу ингээл манайд нэг ийм DevOps-ийн ажил байгаамаа ингээл одоо нөгөө Jenkins байгаа шүү дээ. Jenkins тэгэл нөгөө бас бус нэг Team City ч юм уу Team CI/CD-ийн төлөвтэй нэг компани. Тэрийг одоо нөгөө GitHub Actions руу migrate хийх team үндсэн ажилтай. Чи эднийг мэдхүү гэл надаас сугаал орж ирж байгаа байхгүй юу? Өө наадахыг чи мэдэн штэ ингээл зөндөө хийжсэн. Тэгэл нөгөө яг азарт нөгөө блог пост нь бас нөгөө сарын өмнө ч юм уу бичсэн байсан байхгүй нөгөө блог. Би яг өөрийнхөө ажил ийм ажлууд байна. Эсвэл энэ нэг блог пост бичсэн байгаа. Энийг үзээрэй гэл бүр ингээл нөгөө юун таарал пазл шиг те тайминг бас гоё байсан юм. Тайминг нь бас гоё таарал. Тэгэл баг бид нар чинь карьер үзэн штэ те. Карьер үз дуусаад тэгэнгүүтээ бас 1-7 хоног би бүр амарсан юм аа бүр эморол одоо төгсчлээ одоо юу хийх вэ гэх те. Тэгэл 3-7 хоногт нөгөө хүн орж ирэл дараа 2-7 хоногт байхаа орж ирэл. Тэгэл 3-7 хоногт нөгөө
интервью нэтрийг өөл тэгэл 3 дахь 7 хоногоос нэг оффер авсан байсан юм аа. Азар ч юм уу тий. За ерөөдөө нэг ажилд орох процесс чинь нэг юм technical интервью өгдөг ч юм уу тий, behavior интервью өгдөг. Яг энэ кейс дээр одоо recruiter чам руу төрүүлж холбогдсон кейс дээр яг энэ А-цэгээс Б-цэг төрөх буюу яг ингээд оффер ирсэлээ чи ингээд technical ямар нэг юм өгчээсэн үү, эсвэл зөвхөн одоо нэг юм хоёр интервьюд ороод өгсөн үү. Тэгээд бас нэг яг ямар процессыг энэ донд өнгөрчихв? Би ч одоо K-Force гэдэг компани гэдэг одоо staffing компани жилдэг. Одоо хоёр төрөлтэй шүү дээ тий, ажилд ороход нэг нь компанидаа шууд орно. Direct hire. Тий, direct hiring. Эсвэл staffing компаниар дамжуулж орно. Тэр нь болохоор би болохоор тэр нэг K-Force гэдэг staffing компанид орж байгаа. Тэр нь намайг цаашаа Home Depot гэдэг компанид ингээл явуулж байгаа байхгүй юу? Ажил хийгээд явуулж байгаа үстэй. Тэгэнгүүт нөгөө саяны staffing компани одоо ярилцлага өгөх тохиолдолд нөгөө direct-с жоохон өөр. Одоо миний хувьд болохоор нөгөө би болохоор нөгөө тэр staffing компани бол K-Force-то ингээл таалагдах ёстой. Тэд нар намайг ингээл болж гинэ гэж үзэх юм бол нөгөө Home Depot танилцуулаад нөгөө гэрээд ажилтнаар оруулсан тийшээгээ. Тэгэнгүүт яасан бэ гэвэл одоо ингэдэм байлээ, шууд ганцхан нөгөө technical интервью аваад нөгөө намайг шууд Home Depot-ийнхаа хүмүүсийг уулзуулаад тэрнээсээ давах юм бол шууд оффер өгчт юм байлээ. Маш хурдан процесстэй тийм. Маш давуу талтай. Тэгэхэд яасан бэ гэвэл надаа нөгөө staffing компанийнхаа нөгөө хүн recruiter нэрэл ярьж байгаа хгүй юу. Одоо тэгвэл дараа 7 хоногт 2 дахь ч юм уу 4 дахьд одоо интервью өгөх боломжтой. Чи эндээс тэнцэх юм бол шууд ажлынхаа оффер аваад явна гэж ярьжсэн анх. Тэгэл сайхан бэлдээл ганц интервьюд орж исэн. Мэдээж нөгөө phone screening байгаа шүү дээ. Тэр нь болохоор нөгөө үндсэн компани биш, манай нөгөө K-Force-тэй болж байгаа. Тэр нөгөө үндсэн компанидаа болохоор ганцхан technical round-тай, тэнцээ болохоор нэг менежер байсан. Тэгээл нэг ахлах програм хангамжийн инженер тэр хоёр хүнтэйгээ надаа юу өгсөн бэ гэвэл нэг Jenkins-ийнхаа нэг Groovy форматын нэг файл өгсөн. За энэ яг одоо юу хийж энэ файлыг надад тайлбарлаж гээл. Тэгээд тэрийг одоо тайлбарлаж дууссан бол GitHub Actions-ийнхаа нэг YAML файл бичсэн шүү дээ тий. Тийшээ хөрвүүлж бичээгээл бичүүлж байгаа хгүй юу. Тэгэл тэрийг сайхан бичиж өгөөл бичингүүдээ бас нөгөө ярангаа бичих хэрэгтэй шүү дээ тий. Бүх юм тий тайлбарлав. Тэрийг сайхан бичсээр агаал тэгэл уулын цаг туулсан байсан юм бид 3. Тэгэл 30 минутанд нөгөөх нь дуусчихсан байхгүй юу. Тэгэл үлдсэн 30 минутанд юу хийх вэ гээл тэгэл надаас нөгөө хүссэн асуулт асууя гээл нөгөө хоёр. Тэгэл бид нөгөө career center дээр угаасаа баах бэлдсэн юм бол байгаа шүү дээ. Асуултыг асуусан. Тэгээ тэднэрийг сайхан асуугаал. За та нар одоо танаа энэ баг хизээ байгуулагдсан бэ? Хэдэн хүнтэй вэ? Ерөнхийдөө ямар ажил хийж байна? Гээл тэ. Өөр тэр нь бас нөгөө хүмүүстэй гоё сэтгэл төрүүлсэн юм шиг үлээ дараа нь сонсоход. Одоо бидний нэг компанид одоо нэлийн ажиллах сонирхолтой хүн байна гээл тий. Тийм импрессион өгсөн байлээ. Тэгэл ганц тэр technical round-ыг даваад дараа нь K-Force-то ингээл onboarding хийгээл явсан да. Тийм асуулт чи асууж эхлэв. Тэгвэл нэг бас асуухгүй байсан. Зөв. Ийм бол тийм байна. За одоо тэгээд ингээд ажилд орчих байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд бүр ремоутээр ажил орсон. Тэнгүүтээ ингээд ажлын одоо нэг өдөр ер нь ингээд хэрхэн өнгөрч байна. Тэгснээ ингээд ремоутээр ажиллах юм ямар хөө байдаг юм бэ? Тэгээ одоо нэг өдөр гэвэл өглөө 8-аас эхэлж байгаа ажил. Бид нар нэг Central Time Zone байгаа шүү дээ. Нөгөө East Time Zone-оос нэг цаг хойшоо явна. Нөгөөдөлд нь 9-өөс эхэлдэг. Тэр манай 8-аас эхэлж байгаа.
Өглөө босонгуудаа шууд нөгөө stand up meetingтэй багаараа манай багийнх нь нэг харуулаа. Тэгэл өчигдөр юу хийсэн, өнөөдөр юу хийх вэ? Тэгэл ямар нэгэн асуудал байсан уу байгаагүй гэдгийг товчхон хэлнэ. Тэгэл бүх багийн хүмүүс тэрийг хэлээл ажиллаа эхлүүлнэ. Тэр нэг 15 минут. Заримдаа бүр нэг асуух асуултууд ихсжүүлнэ багийн хүмүүсээс тэр нэг 30 минут хүртэл цаг хүртэл сүрэлцэлнэ. Тэгэл тэрний дараа болохоор одоо чөлөөтэй ажиллаа хийгээл бид нар нөгөө манай багаас нэг тийм санаачлага эхлүүлсэн компани даяараа. Тэр нь юу вэ гэвэл одоо яг paved road гэдэг нэг концепт байгаа байхгүй юу? Тэр нь болохоор яг монголоор орчуулсан бол нэг засмал зам. За тэр нь болохоор энгийн одоо хөгжүүлэгч нарт хөгжүүлэлт хийхэд нөгөө сервер мэрвэлтэй нотлох ч юм уу янз бүрийн тэрийн security-ийн асуудлуудад санаа зовх тийм шаардлагагүй зүгээр бид нар засмалын тавьж өгчээ. Та нарын замаа ашиглаад зүгээр дээрээс нь яв гэдэг тийм концепт эхлүүлсэн. За тэгэл тэрийг хэрэгжүүлэх тийм ажил хийж байгаа манай баг. Тэр нь болохоор баг манай компанид нэг 40,000 гаруй ингээл repository-тэй кодынхаа project-тэй гэсэн үг шүү дээ. Тэр repository болгоныг тэр нэг paved road гэдэг тэр засмал занд нийлүүлэх гэж байгаа байхгүй юу? Тэр нь тэр нэлээ маш тийм амбицтай гоё ажил хийж байгаа юм бол тэрийг хэрэгжүүлэхийн тулд одоо яг бараг 100-аас илүү багтай тэр Home Depot гэдэг компани өглөө босонгуудаа тэр багийг хард лист байгаа бид нар тэрийг харж агаал тэднээс нэгийг сонгож аваад тэгэл тэд нартайгаа холбоо бариад та нарын ийм нэг repository байгаа юм байна. Бид нар нэг ийм paved road гээл тэр security scan тэр бүх нэг CI/CD юмудаа гоё хавсраад өгөө. Тим ажил хийж байгаа компани даяараа. Тэгэл энэ та нарын прожектууд чинь аль нь идэвхтэй аль нь ашиглалтаас гарсан бэ? Тэгэл хэрэгтэй энэ прожект build хийх хэрэгтэй инпутууд байгаа шүү дээ. Тэднийг асуугаал холбогдож эхэлнэ. Тэр янз бүрийн багуудад. Тэгэл нэг сонгож авангуудаа ямар нэгэн прожект байж л таа. Одоо Java ч юм уу, Python ч юм уу, Go ч юм уу тэрийг авангуудаа бид нар засмал замаа бол бэлдсэн байгаа шүү дээ. Тийшээ нийлүүлнэ гэсэн үг. Одоо тэр нь яадаг вэ гэвэл ямар нэгэн хөгжүүлэх гит рүү код push хийнгүүт тэрийн security scan хийн sonar cube гэдэг скан байгаа шүү дээ. Тэрийг хийн тэгэл дараа нь Quiet AI ч юм уу янз бүрийн тэр static code scan янз бүрийн сканууд одоо тэрийг нөгөө build хийсний дараа контейнер руу хийж байгаа шүү дээ. Тэнгүүд контейнерт нь ямар нэгэн сул тал байна уу гэдэг тэр бүгдийн скан хийн. Тэрнээс гарч ирэнгүүтээ одоо SVO M гэдэг нэг юм байт юм аа. Тэр бүгдийн ингээд гоё хавсарж өгвөл сайн SVOM гэдэг форматаар явуулаад одоо ерөөхдөө цэвэрлсэн. Тэгвэл юу гэсэн үг шүү дээ. Девелоперууд нь ингээд ямар ч ингээд нууцлалын кими юм юу санаа зовхгүй зөвхөн яг өөрийнхөө одоо жишээ нь энд нэг баатан гаргаж байгаа бол баатнаа гаргаад push хийгээд болно гэсэн үг шүү дээ. Код push хийлээ. Бүх скана бид нэр хийчин. Тэнгүүд тэрийг тэндээс асуудал гарч ирвэл нөгөөдөлд нь мэдэгдүүлнэ. Тэгэл нөгөө чинь цаашаа нэг production руу явахгүй маш их нөгөө эрсдлээс хамгаалж байгаа компани. Дээрээс маш нөгөө их тэр эрсдлийг тооцоол маш их хөрөнгө зардлыг хэмжиж байгаа мэлээ. Цаана болохоор тэгмээс одоо яг өглөөнийхөө хурлын дараа энэ ажил руугаа нэлийн одоо фокусж байгаа гэсэн үг. Тийм. Одоо ингээд нэг багаа сонгож аваад тэднийхээ прожектуудыг бүгдийн одоо энэ скан руу хийгээл дуусч штэ. Тэнгүүд pull request үүсгэн. Тэрийг нөгөө тим рүү ахиал явуулна. За хийчлээ. Та нар жоох одоо энийг жоох ревю хийгээл код руу ингээл наачаарай. Тэгэл тэнгүүдээ маргааш өглөө нөгөө
stand up meeting дээр өчигдөр би нэг 4 PR үүсгэлээ ийм тим дээр ийм асуудал байсан гэдэг. Тэгэл нэг cycle яг энэ зүйлээ зөв. За ерөөдөө одоо бас ажил хийж байгаа хүмүүс байгаа. За надад ахуулаад те. За тийм мэдээд ирээдүйд бас ажиллах манай тийм үү байна. Өөр бас ийш анхаарал ирж сурах хүмүүстэй өгөх зөвлөгөө юу вэ? Яг энэ ажил хайх гэдэг процессын хүрээнд. За миний хувийн туршлага шүү дээ тий. Болохоор мэдээж нөгөө маш олон газар apply хийх ёстой. Тэгэл яг чухал юм нь өөрийгөө одоо интернет бол маш чухал шүү дээ тий. Интернет нэлээд экспресс хийх ёстой өөрийгөө. За энэ Iowa мужид одоо Махариши сургууль сурж байгаа нэг оюутан байдсан байна л гэл нэг хүнд харчил байвал тэр чинь амжилт шүү дээ тий. Өөрийгөө ингээл тэр чинь одоо ингээл энэ зүгээр байжлахаас жоохон дажгүй байхгүй юу. Тэгэхээр тэрийг бодвол миний бодлоор тэр интернетэд өөрийнхөө орон зайг үүсгэх ёстой юм байлээ. Тий. Интернет дээр нь харагдчих ёстой. Дээрээс нь дахиад нэг чухал юм юу гэвэл одоо би яг төгсөнгүүд ажилд ороод нэг бас нэг их биш ч гэсэн 2-3 сар нэг Америк айлд нэг амьдарч байгаа байхгүй юу? Тэгэл Америк хүмүүстэй цуг тэгэхэд тэднээс юу анзаарчихсан бэ гэвэл жишээ нэг plumbing хүн дуудахад ч гэсэн эсвэл янз бүрийн хашаага ингээл нөгөө зөвлөгийн тэгшлүүлэх ч гэсэн нэг хүн ажилуулж байгаа. Тэгэхэд хүмүүсээ яаж болдог вэ гэвэл ам дамжаал болд юм билээ. Ямар нэгэн нөгөө онлайн руу яваал тэндээс нэг рандом тэ хүн рүү залгаал асуухгүй. Аль болох өөрсдийнхөө таньдаг эдгээр хоорондоо маш сайн ярьдэн штэ тэ. Наац хүмүүсээс жоохон ялгаатай. Тэгэл нэг ингээл сайн яриад хүмүүсээс хүмүүс ингээл олох дуртай байт юм билээ. Тэгэхээр ер нь аль болох танил хүнтэй эсвэл зүгээр л яг юу хөө яг өөрийгөө networking ч юм уу ажиллаа. Тэгээд яг рефер дамжиж ерөөдөө нэлээд ажиллах магадлал өндөртэй. Тэгээ ер нь ам дамжиж яг энэ хүнд ажиг шүү гэж хэлүүлээл орох юм бол ажилд орох магадлал нэлээд өндөр. Тэгээ миний яг хэлэх ёстой өөрийнхөө туршлагаас бодож бодоход одоо энэ хоёр л чухал юм шиг санагдсан. Зөв. Тий, дажгүй ер нь ойлголт ойлгосон. Интернет дээр сайн өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй байна. Дээрээс нь олон хүнтэй ингээд тий ер нь Америкчууд нь цаанаасаа л ийм байд юм шиг байлаа ер нь анзаараад тахаар хүнээсээ л сонсч ингээл хүний ажилуулдаг. LinkedIn дээр амар том хүн лөө найз өсөлт явуулсан байхгүй л шүү дээ. За одоо ингээд Монголд ажиллаа үзчихлээ, Японд ажиллаа үзчихлээ, Америкт одоо ингээд ажиллаж байна. Одоо энэ ингээд гураас ингээд ер нь ямар ингээд энэ гурван улсад ажиллахаар ингээд ямар давуу тал байдаг юм. Ингээд суул тал нь бас ямар суул тал байдаг юм байна. Өөрөө чинь бодлоо. За Монголоос эхлэвэл энэ ажил маш хурдан явагдана. Яг харьцангуй янз бүрийн нэг documentation тэгэл янз бүрийн нэг дээд төвшнээс ингээл хүлээгдэх юмнууд дайлуулах баг өөрөө дур мэдээлэл нэлээ их юм амжуулчихна. Тэгэхээр шинэ технологиуд бас харьцангуй гайгүй би энийг ашигламаар байна гэж өөрсдөө мэдээлэл шинэ технологиуд оруулаад явцдаг. Монголд бол тэрүүгээрээ давуу талтай. Гэхдээ жоохон эрсдэл бас байгаа. Дараа нь нөгөө хүмүүс нь солигдонгуудаа нөгөө өмнөх хүмүүс нь бүгдийг мэдчихэдэг. Тэгэхээр чиний ирсэн хүмүүс нь жоохон тэрийгэ дагаж авч чадахгүй тийм нэг эрсдэлтэй. Тэрний оронд баг шинээр эхлэл явцдаг ч юм уу тий. Тийм. Тэр нь султаал хийж бодож юм. Гэхдээ давуу тал нь яг шинэ технологи сурахад маш хурдтай, нээлттэй. Тэгэл ажиллаач бас нэлээд хурдтай амжуулна. Японд гэвэл маш бүх юм яг эсрэгээрээ удаан аль болох stable эртний юмнуудыг ашиглах дуртай. Тэрүүбий аль болох баталгаатай тий. Шинийг ашиглаж ирснээс ер нь ажиллаж идэг хуучин юм ашигласан зүгээр
Тэгэл юу л хийн тэрийгээ бүр бичиг баримжуулна. Яг ямар юм хийсэн те нэг deployment хийхин тулд баахан зөвшөөрөл авна. Маш их тест явуулна. Тэр тестийг хүртэл бараг бичиг баримт. Тэгээ бичиг баримжуулж байгаа зүйлээ бас бичиг баримжуулна. Тэ. Ер нь 7 хэмжээний өгтлээ тий. Маш удаан. Харин тэ баталгаатай. Дараа нь хүн орж ирсэн ч гэсэн тэр хүн бүх юма бас шинээр одоо судлаад хийгээл явчих боломжтой. Гэхдээ маш удаан. Тэгэхээр би бас нэг сонсож одоо ингээд тейбл дээр одоо ингээд name гэдэг филд тахт энэ нэр бол team учиртай нэр юм. Description биш амар ингээд бичдэг шиг л харин documentation бас амар сайн. Тий, documentation бичгтээ хүртэл нөгөө орчин үеийн тэ стандарттай. Гэхдээ бас нөгөө бид нар ч нэг Jira, Mira, Confluence гэл орчин үеийн юмнууд ашиглах дуртай шүү дээ. Тэд нар ч зүгээр л нэг Word ч юм уу Excel ашиглах маш дуртай байсан ажилласан компани. Тэндээ бүх юм зохицуулна. За ямар нэг юм эхлүүлэнгүүд л юм бичиг баримтын ажил маш их байдаг. Тэгэл саяных хэлсэнчлэн одоо Японд нөгөө төгсөн шүү дээ. Шин төгсөлт. Тэгвэл тэрийг зүгээр л ямар ч мэрэгжил хамаагүй авчна. Тэгэл тэр хүнээ баг чи finance одоо санхүү төгссөн бол зүгээр л манайх зүгээр л IT-гаар авчна. Тэгэл бүгдийн зүгээр л шинээр сургаал одоо чамайг зүгээр л 5 жилийн дараа баг IT мэрэгжилт нь болгочихно. Тэгэл нөгөө чин leadership-ээс нэг юм өөрчлөгдөн шүү дээ. Одоо за ийшээ нэг хүн дутчихлаа гингүүд. За тэнгүүд чам зүгээр л тушаал өгчнө. За чи IT мэрэгчлэн болгоо боллоо. Маргаашнаас чи sales-ээр ажиллая шүү гэл. Тэгэл өөрчлөлт юм уу те. Тэр нөгөө концепц нь зүгээр нөгөө хүн юу ч сурж болно гэдэг концепттэй. Тэр энэ давуу тал гэсэн үг бол сул тал гэсэн үг. Чиний мөрөөдөл хамаагүй. Тэгээ одоо яг давуу тал нь гэвэл бүх юм сурна. Одоо ер нь нэлээд generalist болох юм биш үү? Энэ амьдрал суралцуулдаг ер нь бол бодоод хахаар. Тэгэхээр сул тал нь одоо ингээл одоо удаан ч юм уу тий. Жохоо ер нь удаан л явна. За Америк ямар вэ? Тэгээ Америкт ирсэн чинь одоо ер нь Монголдоо нэлээд төстэй. Гэхдээ мэрэгчлэтнүүд нь одоо ямар нэгэн зүйлийг ингээл илүү гүнзгий аваад явах юм шиг санагдсан. Би ч одоо сая 3 сар ажилласан шүү дээ. Одоогийн үнцгийг харах юм бол одоо нэг л зүйлд ингээл сайн хүн гэж байд юм билээ. Тэгэл нөгөө зүйлийн асуухаар баг юу ч мэдэхгүй. Тэгэхээр бүр илүү нөгөө special list хүмүүс зөнд байд юм билээ. Тэр бас нэг ажлын орчин бас маш чөлөөтэй байд юм билээ. Зүгээр л ажилчингуудаа за маргааш өглөө за би жоохон би тааг байна ажил өнөөдөр ажиллахгүй шүүгээл яваад өгчнө. Эсвэл одоо юу гэх вэ? Яг өөрсдөө зөвл чөлөөтэй илэрхийлнэ. Одоо Японд бол жоохон дарагдаа болохоор нэлийн obedient-тэй хандах ёстой. Энэ Америкт болохоор зүгээр л чиний наад санаа чинь таалагдах байна. Тэ. Хэл ярьж байгаа хгүй юу? Зүгээр л нэг менежер тэрийг бол бүр амар ашиглаж байгаа шүү дээ. Тэрийг бол хэлэх байгаа шүү дээ. Зүгээр л тэрийг бол хэлэл ярьчих дээ. Тэнгүүд би what гэж тэгж байгаа юм чинь. Ինչ болд юм бэ? Юу дахиадсан шүү дээ. Тэ. Наад санаа аваад чи зүгээр л цаашаа яв гэдэг юм баг ухааны юм ярьд юм бэлээ. Зөв. Тэгэл ажлын орчин нэлээд чөлөөтэй. Тэгэл баг би байнга ингээл одоо Японд байсан бол одоо байнга ингээл компьютертэй онлайн байж хэвээр. Энэ шиг болохоор зүгээр л чи нэг appointment байлаа гэхэд зүгээр л яваад өгчин. Тэрийг дараа нь ирээл тайлагна чинь. Би одоо ийм хийсэн гэл. Өчигдөр баг ийм цаг ажиллаагүй гэл. Тэ. Тэгэхээр яг Америкны илүү чөлөөтэй. Яг зөвхөн ажил хийс илүү баг өөрийгөө баг бодд юм байлээ хүмүүс нь.
Тэгвэл одоо юу вэ штэ. Одоо ингээ Японд ингээ бүх юм ингээ амар ингээл дистаралтай ингээл амар дэгдэж жоромтой ингээ явдаг мөртлөө ингээ инновац ингээ нэг ингээ төрөх нь юм бага штэ. Одоо unicorn яг дэлхийн хэмжээний бас тийм юм байна уу бас хэцүү. Тэгээд Америкт болохоор ингээ эсэргээрээ чөлөөртэй мөртлөө ингээ амар их байна. Тэгэхээр яагаад ер нь Японд тэгээ инновац юм гарахгүй ингээ хитрхи хатуу дэгж жоромтой дээрээс нь хүн болгоноор ингээ хүссэн юм хийлэхгүй тэгээ чи энийг хийгээд байгаа болохоор тэгж өөрөө ч юм уу тэр үүрэж байна. Тийм миний бодлоор саяны нөгөө баталгаадаа гэдэг нь илүү чухал Японд бол. Хурдан ажилуулахаас илүү баталгаадаа нь илүү чухал болохоор тэр нь тэгэл нэг жижиг юмыг өөрчлөхөд бүр дээшээ явсаар байгаа л нөгөө лидершипээс зөвшөөрөл авах шаардлагатай. Чи өөрөө дур мэдж юм өөрчилж чадахгүй. Тэгэл дараа нь хариуцлага хүлээн. Тэгэхээр яг хувь хүний тэр productivity яг сэтгэн бодох юм жоохон хаагдмал юм болов уу гэж бодож байгаа. Тэр нөгөө leadership-ээс гоё санаачлаг гарч ирээл хийвэл хийгдэн. Тэгэхгүй л яг хувь хүмүүс яг санаачлаг гарах нь илүү бага. Гэхдээ өөрийнхөө ажлыг бол маш баталгаатай, хариуцлагатай хийх. Яг тэр л боловдаа л гэж бодож шүү дээ. За тэгээд ерөөдөө Японд бол илүү юм одоо дарга зэргийн харилцаа бол ингээд нэлээд юм hierarchy өндөртэй байдаг шүү дээ. За Америкт бол эсэргээрээ юм бага байт юм байна. Харин эсэргээрээ Монголд ер нь ямар байсан бэ? За ялангуяа IT зонд те. Яг энэ өөрөө энэ Япон Америкээс ер нь хэр одоо дундуур нь байсан уу эсвэл Америк тал руу байсан уу эсвэл Япон тал руу байсан уу? Тэгээ IT зонд харьцангуй hierarchy баг байдаггүй байсан. Мэдээж нэг дарга хөндлөн. Тэ. Бас нэг үгээр хэлчихгүй тэ. Бас Америкч үчиг. Тэ. Төг яхаа махаа ч юм уу тэ. Илүү нөгөө баг family маягийн тэ. Ах их ч гэдэг нь ажлынх нэг. Хөндлөн тэ. Тэ хөндлөн. Тэгэл хоолнд гарахтаа бүгдээрээ л бөөнөрөө ингээл цуг гараал нэг найзууд шиг л явна. Японд болохоор яг нэг нэгэндээ төв бодох хас сайлс хийгээл өөртөө баг ганцаараа л яваад өгчнө. Тэ. Монгол ч илүү Америк талдаа илүү ойролцоо. Тэгэхдээ жоохон респект хандаа. Тэр юу бол барьерыг бол өвдөхгүй байгаа шүү дээ. Америкч. Америкч бол шууд GMO гэж нэр хэлцдэг те. Монголч бол тэр нэг юм конфликтаж бас баг зэрэг зайлс хийгээд тэр респекттэй. Тэгтээ мэдээж бас чөлөөтэй байдаг шүү дээ. Тий. За тэгвэл ингээд дүгнээд хэлэхэд одоо энэ гурван улсад ингээд хаана ингээд ажиллаад ингээд амьдрахад арай ингээд гоё юм шиг өөрчн санагдаж байна. Ингээд цалингийн ингээд тооцохгүй шүү заяа. Бүх их үү, тэрвэрлдэх үү, гар барих уу гэж. Тий, миний бодлоор одоо Америкт нь хамгийн гоё санагдаж байгаа. Яагаад гэвэл одоо мэдээж нөгөө цалин бол ярихгүй. Гэхдээ өндөр цалин өгж байгаа ялдчихв. Тэрийг дагаад маш гоё чанартай хүмүүс орж ирж байгаа энэ салбарт. Тэр хүмүүстэй ажиллаад ялдчихв ингээл гоё орчинд бүрдүүлждэг жижиг тэр нөгөө өөрийнхөө responsibility-г хуваачдаг. Тэр нь айгүй амар. Өөрийнхөө ордох юм хийгээл. Тэгэл тэрнээсээ одоо мэдээж ганц юм гүнзгий урд чадна. Бас бус нөгөө зүйлүүд анхаарал төвлөрүүлэх шаардлагагүй. Тэгэхэд илүү яг хөгжөхөд дажгүй санагдаж байгаа. Яг Америкт ажиллахад орчингоо гоё бүрдүүлчихсэн энэ Америкчууд эсвэл нөгөө тэр инженерүүд нь те. Тэрийгээ би бүр анханасаа ингээл одоо өөр стартап компани ч юм уу, Японд ч юм уу энэ орчин шинээрээ бүр маш их хөдөлмөрлөж орчин бүрдүүлэх шаардлагагүй аль хэдийн бүрдсэн байгаа. Тэр нь дажгүй санагдаж байгаа болохоор одоо Америк л хийж хэлэхтэй. Зах зээлээ дагаад ингээд юм амар хөгжсөн. Дээрээс нь ингээд одоо ингээд ажилчтай хүн гэдэг талаас нь арай илүү хардаг гэсэн үг шүү дээ. Тий. Гэхдээ бас нэг сул тал нь одоо Америкт бол хүний зөвл халцдаг юм билээ. За чи маргааш файл гэл файл хийчих. Ер нь амар. Тэгээ жишээ нь Монгол яг тэ арайч тэгдэг нөгөө хуйлтай шүү дээ тий бас халж болохгүй. Японд ч бас халж болохгүй. Халж болохгүй.
Японд баг компани чамайг халах юм бол баг чамайг халангуудаа чамайг баг жил мэлт хийж гэн. Нөгөө тэг халах маш нөгөө хэцүү. Тэгэхэд энэ чинь бол зүгээр л you are fired гэж маргааш fire хийж байгаа шүү дээ. Хаалганаас ч юм fired гэж. Тэрүүгээр бас нэг алаан ихтэй байт юм бэлээ. Нөгөө хүмүүс илүү хичээдэг. Тэг өрсөлдөөнтэй. Тэрүүгээр бас яг миний нөгөө сонссноор ингээд за босс чи ингээд за өнөөдөр ингээд чи өнөөдөр сайн ажиллаж шүү те you are good гэж хэлсэн юм шиг маргааш хацдаг бас тохиолдолд нэгэн гардыг юм шиг яг нэг зүүн дараад баруун тэгэхээр бас айлхаар хичээх өртөөнийг бас тэгж үүсгэж байгаа юм байна. Тийм байна. Зөв. За тэгэхээр ерөөдөө сонголт бол Америк улсыг сонгож байна уу те. За энэхүү подкастын маань ерөөдөө нэлээд төсөөл хэсвэрүү маань ирж байна. За тэгээд дүнэлт хэсвэрүүгээ орцоо хэдүүлээ. За тэгээд хэрвээ нууцш бол ер нь одоо цаашдын зорилго юу вэ? Ерөөдөө тэгээд явандаа энд ямар нэгэн майлстонд хүрчээд Монгол руу буцах бодол байдгүй тэр талаар ерөөдөө хаваалцаач. Тэгээ одоо би яг өөрөө яг олон одоо culture те судлах дуртай. Одоо Японд очлоо, Америкт ирлээ. Бас хэл сурах дуртай. Энэ шиг бас нэлийн ажиллаа бас амжуул хийнгээ. Тэр дуртай зүйлсүүдээ нэлийн хийн. Тийм бодлоготой. Бас одоо янз бүрийн ботсон юм бол зөндөл байгаа. Тэгээ бас юмнуудыгаа тэгээ хүүхдүүдийн гоё өсгөн. Тэгж байгаа л одоо Монголоо мэдээж буцчил таараа. Тийшээ очингуудаа одоо янз бүрийн одоо туршлагаа бол хоримтлуулчлаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ одоо нэлийн хэдэн жил ажиллаад очингуудаа одоо хүн чинь одоо явах тусам одоо яг өөрийнхөө нэг хүн болгоно өөрийн гэсэн нэг ертөнцид байгаа шүү дээ дотроо. Тэр тэлэл янз бүрийн юмнууд ингээл харьцуулж чаддаг болдог санагдсан. Одоо энэ шиг бас нэлийн ажиллах юм бол тэр Америк байгаа зүйлсийг одоо биедээ шингээгээл харьцуулж чаддаг болох байх. Тэгж байгаа л нэг wise хүн болж нэг монголч очноо л гэж бодож байгаа тий. Тэгэнгүүтээ тийшээ бас мэдээж өөрийнхөө нэг бизнесээ эхлүүлэхийг бодно. Тэр хүртэл өөрийгөө бий одоо биддээ байж байгаа гэсэн үг шүү дээ. Гонцоор нэг хэдэн жил гэж одоо төсөөлж байгаа байна. Тэгээ тэрийг ёстой яг хэлж мэдгүй. Гэхдээ яг миний бодлоор нэг 5-аас илүү 10-аас нааш. Тий. Окей. Зөв. За тэгвэл өөрөөс чинь ингээд нэг сонио асуулт асууя. Ингээд дэлхийн тэр ингээд амар одоо асуудлууд байгаа шүү дээ. Тэр асуудлуудаас ингээд за яг ингээд нэгийг ингээд шийдэх боломж ингээд өөрч болвол чинь юу шийдэх вэ? Чинь одоо ингээд дэлхийн ус багасж байгааг ингээд байхгүй. Тэрсний нөхцөж юм уу? Тий, хогнод юм. Яа биш үү? Юу гэдэг. За дэлхийн асуудал мөн хэсгийн сайн мэдэхгүй л байна. Гэхдээ манай Монголд ч нугасаа амар хүйтэн шүү дээ. Миний өссөн одоо Баян улий ч бас нэлийн хүйтэн манай аймаг. Тэгэхэд манайх нөгөө гэрээ халаана, нүүрсээр халаана. Байшингаа маш муу баримт стандартгүй. Тэгэл маш хэрэгцээ энерги илүү ингээл гадаа ингээл асгаж байгаа гэсэн үг шүү дээ. Зөв. Тэгэхээр тэр яаж шийдэх вэ? Би нөгөө янз бүрийн нэг байшингаа ингээл энерги алдагдуулахгүй тийм сэдв байдаг шүү дээ. Тэр нь маш их дуртай. Яг юу шийдэж болох вэ гэвэл сайн надаа ингээл бүх боломж өгөх юм бол одоо тэр нөгөө хаус ялангуяа манайх шиг хүйтэн газарт хаус барих тэр стандартаа гоё болгоол тэрийг яг хүн болгонд гоё хүртээмжтэй нэг стандарттай маш бага энергиэр дулаахан тухтай тийм энерги зарцуулалтаа багасгах тий одоо угаасаа нөгөө программистууд ч нөгөө оптимизашн хийх дуртай шүү дээ тий аль болох бага нөөцөөр их юм ажиллуулах тий яг тийм л зүйл хиймээр байна. Яаж бага энергиэр ширээ дээр гоосыг авах вэ гэж. За ер нь найс харагдана. За тэгвэл сэргээр одоо яг Монголын IT салбар
бас нэг тодорхой хэмжээний хөгжилтээр явж байгаа тийм. За Японд Америкт харьцуулаад төдийлөн багч гисэн. За Японоос л өндөр биш магадгүй. За тэгвэл Монголын актив одоо салбарт өөрийнхөө хувь нэмрийг оруулах боломж гаргуулах ямар одоо байдлаар хувь нэмрээ ирээдүйн залуучуудтай тийм актив салбартаа ихэд оруулъя гэж боддог вэ? За маш гоё асуулт байна. За бодоодсэн чинь мэдээж өөрийнхөө скиллээ бол тулсан ашиглана. Нөгөө саяныхаа DevOps-ийнхаа ч юм уу тэр нөгөө Монголд харьцангуй нөгөө scale хийх системүүд бол бага. Гэхдээ мэдээж хэрэг одоо бид нар одоо дэлхийд гарах юм чинь тэр нь бас өсөөл явчихна. Тэр үед чинь одоо аль болох бага тэр процессор ч юм уу те нөөцүүдээр хардверыг ашиглаад маш их олон хүмүүст ингээл хүртээмжтэй одоо сая хүмүүс үйлчлэх тийм систем хийх шаардлага бол угсаал гарна. Тэр талдаа манайх ер нь туршлага бага санагддаг Монгол те яг тэрнээ л гоё одоо өөрийнхөө хөв нэмрээ оруулаад өөрийгөө тэр үедээ зүгээр бэлдээл байж их. Одоо сайн нөгөө мэдж байгаа шүү дээ нөгөө coin гаргасан шүү дээ Монголд. Тэгмэд яг нэгэн тагшин мөчөд ингээд нэгэн зэрэг маш их олон хүн хандлт хийхэд яаж ингээд мяарч байгаа тий. Бүх дата центрүүд нь яг барахгүй шүү дээ. Тэр нь цаанаа ингээд гоё архитектурын гоё хийгээл scale хийдэг болгочвол болдгол асуудал. Тий. Тэр чинь саяных нэг жижигхэн хамгийн шүү дээ. Яг тэр талдаа өөрийгөө ингээд гацаад гэж. Хөв нэмрээ оруулах гэж бодож байна да. Зүг. За одоо тэгвэл бас өөр сонир асуулт асууя. Өөрөө ингээд босс болчлоо заяа. Тэгсээ чи одоо ингээд монголчууд арай ингээд гэр бүл шиг тэгснэ японочууд ингээд жоох ингээд дарга зэрэг шиг гэтээ ингээд би бинээсээ жоохон тустай ингээд Америк болохоор шууд ингээд хамаа намаагүй ингээд байдаг гэж шүү дээ. Тэгвэл ингээд дарга болчоод ингээд адилчтай хаана ингээд дараа тийм хүмүүстэй ингээд харьцмаар юм шиг санагдаж байна. Аль нь өөрт арай гоё санагдчих. Дарга болов харин чөлөөтэй л байвал зүгээр штэ. Одоо ингээл үндс нь бүгд нөгөө үндс нь зорилгоо мэдчихэдэг тий. Тэрийг өөрсдөө ингээл санаачл гаргаал имплемент хийгээл явдаг. Тийм л дарга болох хэрэгтэй. Гэхдээ хэцүү л ах. Тэгсэн чи ингээд за ингээ өнөөдрийн хурлаар гэсэн тэгээ менежер Тэгвэл Марс жаалагдлаа. Одоо тэр халдаг юм систем айгүй таалагдж байгаа. Амархан халцдаг бол гоё өрсөлдөөнтэй гоё болох юм шиг санагдав. Би л жакет ороохгүй шүү. Би юу Марс цааш яалагдлаа гэсэн. Чи юу гэсэн бэ? За зэрэгүүд ингээд подкаст маань өндөрлж байна. За тэгээд Жакига хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд ерөөдөө энэхүү подкастыг маань сонсож байгаа үзэгчтэй бас Монгол байгаа одоо гэрийнхэндээ одоо гоё мэдчилгээ төвшүүлж дүнж одоо энэхүү подкастыг өндөрлөе гэвэл та юу хэлэхээр. За ер нь тийм манай Iowa мужид одоо ингээл Махаришигээ сургууль бөөнөрөө сураал явж байна те. Тэгэхэд энэ сургуульд одоо бөөнөрөө ирээрээ гэхдээ эрсдэл бол байгаа. Одоо яг эрсдлээ бол тавиал ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэгээ маш их сайн судалгаа хийгээл хүмүүстэйгээ холбогдол явах хэрэгтэй байх. Тэгээ одоо энэ та хоёрын хийж авах энэ подкаст нь бол надад бол таалагдж байгаа. Одоо дараагийн монголчууд ингээд юмнуудаа шеэрлээл. Тэгээ замын засчихгүй тэгээ нөө пейп руу. Хичээлээ дээгүүр юм. Тэгж авч штэ. Тэгээ тэгжэл хэлий өөр дүгнээд ярих юм. За тэгэл Монголд байгаа аав ээж ах эгч дүүнэр та хүчээж байгаа шүү. Тэг хүчээж байгаа шүү гэж хэлий. За бүгдээ бид хүрье. За тэгээ баярлалаа. За ингээд энэ подкаст өндөрлцгөөе. Баярлалаа.